In Australia, I was in contact with a prisoner, and we'll call him Max. За ингээд би асуулт байхдаа Макс гэдэг нэртэй нэгэн шоронгийн оролттой холбогдсон байлаа. Great controversy in the Шоронгийн номын санд байсан агуу мэтгэлцэн гэдэг Эллен Уайтийн бичсэн номыг уншсныхаа дараа энэ Макс гэдэг хүмүүс 7 дахь өдрийн адвентист сүмийг сонирхож эхэлсэн юм аа. Ингээд тэрхүү шорон байсан ойролцоох газрын сүмийн пастор тэнд очиж бас хичээл, сургаал, номлол болон Библийн хичээл заадаг байжээ. Okay, Max was in a prison that was far Максийн away хоригдож from where байсан I тэр lived. шорон маань миний амьдарч байсан газраас асар их хол байсан. Тэгэхээр Макс над руу захиа илгээсэн. Яагаад вэ гэвэл хэдийгээр Максийн хоригдож байсан шорон миний амьдардаг газраас хоолч гэсэн би Максийн ээж аваах нь амьдардаг тэр хотод амьдардаг байсан учраас надтай холбоо тогтоож эхэлсэн юм аа. Okay, his parents were not Christians. Хэдийгээр Максийн эцэг эх нь Христэд итгэгч байгаагүй ч гэсэн надаар дамжуулан эцэг эхтэй Христийн мэдээ дамжуулахыг хүсэж намайг эцэг эхтэрээ очоорой гэж хүсэж байсан юм аа. Тэгээд удалгүй Макс өөрөө тэр анхны хоригдож байсан шоронгоос манай гэрте ойролцоо буюу нэг цаг хагалсан зайтай тийм газар Макс өөр шоронд шилжин иржээ. And so Max and I communicated. Тэгээд тэр ойртож ирсэн учраас би заримдаа Макстай мэдээж захиалаар харилцаж байсан, бас очиж уулздаг байлаа. Тэгэхээр Максийн хоригдож байсан яг тэр шоронгоос өөр нэгэн хоригдлоос надад захиа ирлээ. Okay, and we'll call him Jeremy. За Жеремай гэж нэрлэжээ түүнийг. Макста яг нэг шоронд тэр хоригдож байсан. Had told Jeremy about Ингээд Макс тэр өөрийнхөө шоронд байсан Жеремай гэдэг хүмээ хүнд би нэгэн одоо сүмийн пастор над дээр хичээл заадаг. Би ингээд нэг шинэ итгэл бишрэлтэй болсон гэж өөрийнхөө итгэл бишрэлийн талаар түүнтэй хуваалцсан байжээ. and Jeremy asked for my Ингээд Жеремай миний нэрийг асууж мэдээд тэгээд надад бас захиа бичсэн юм аа. and so I read Жеремайгийн захиаг би уншлаа. to go. Түүний захиаг уншиж дууссаны дараа түүнд Жеремайтай уулзах хүсэл надад төрсөн юм аа. Тэгээ бүр түүнтэй уулзаж нүүр тулан учрахыг маш их хүсэж догтлож байлаа. Like Max, Jeremy was Яг in Макстай адилхан Жеремай болохоор бас тэр шоронгийн бас нэлээд тийм онцгой хүнд хоригдлуудыг хордог тийм тусгаарлах байранд бас хоригддаг байжээ. Яагаад энэ хүмүүсийг тусгай хамгаалалтаа тусгай юм өрөөнд хордог юм бэ гэвэл тодорхой шалтгааны улмаас тэднийг хордог байжээ. Okay, maybe they are a threat to other prisoners. Яагаад тэднийг тусгаарласан юм бэ гэвэл магадгүй бусад хоригдлуудтайгаа зодоон цохион үүсгэж тэдэнтэйгээ зодолтоод байдаг нэлээд тийм асуудалтай байдаг учраас тусгаарлан хорьсон байж нэг болно. Jeremy was in the Тэгэхээр ямар ч ятгаа тэр нь ямар нэгэн асуудал өрнүүлдэг, асуудал гаргадаг байсан учраас түүнийг тусгаарлан хорьсон байсан байна. Another reason you За бас нэгэн шалтгаанаар бол тухайн хүний хийсэн гэмт хэргийн байдлаас нь шалтгаалan хүнийг бас тийм тусгаарлан хорьдог байсан. Шорон дотроо. Okay, sex offenders are often За зарим тохиолдолд одоо бэлгийн замын өөрөөр хэлбэл хүчирхийлэл буюу ямар нэгэн хүчингийн хэрэгээр орж ирсэн хоригдлуудыг тусгаарладаг. Яагаад гэвэл бусад хоригдлууд нь тийм хүчингийн хэрэгээр орж ирсэн хоригдлуудтайгаа эвгүй харьцдаг учраас тэднийг бас хамгаалах үүднээс тийм хамгаалалтын тусгаарлах өрөөнд хордог байжээ. and this was the reason why Max За Макс ийм хэргийн улмаас орж ирсэн учраас Максыг тусгаарлах өрөөнд тийсэн байсан. За Жеремайг би мэдээж тийм тусгаарлах өрөөнд нэлээд онц хүнд хэрэг хийгээд орсон хүн тусгаарлагдж байгаа гэдэг утгаар нь түүн дээр очиж айлчлах гээгүй юм аа. Jeremy's crime was Түүний хийсэн хэрэг бол мөнгөний асуудлын улмаас тэрээр шоронд хоригдсон байсан. За тэр мөнгө төгрөгийн асуудал өөрөөр хэлбэл тийм би өөрийнхөө амьдралд хэрэгцээтэй байгаа мөнгө төгрөгөө олж чадахгүй хэрэгцээтэй цахилгаан утасныхаа зардлыг төлж чадахгүй байгаа учраас түүнээс мөнгө олох арга суралцах гэсэндээ би тэрэн дээр очиагүй юм аа. Jeremy was a very За Жеремай болохоор нэлээд тийм хүнд хэрэгтэй. За Жеремай болохоор Австралийн хамгийн хэрэн хайгдаж сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтнүүдийн нэвтрүүлэг гардаг тийм Австралийн телевизээр тэр хүний мэдээлэл тэр хүний зураг олонтой гарч цацагдаж эрен хайгдаж байсан, сурвалжлагдаж байсан. because they can't find them and they Олдохгүй байгаа хэрэгтнүүдийг энэхүү телевизийн сувгаар цацаж мэдээллийг нь өгж ард түмнийг болгоомжлуулдаг байсан тийм сувг байсан. But this was not the reason why. За ийм учраас би тийм их алдартай гэмт хэрэгтэн гэдэг учраас би Жеремайтай уулзах гэж очиагүй юм аа. За ингээд ямар ч байсан явсаар Жеремайтай уулзах өдөр маань ирлээ. I went to the prison Би шорон руу явлаа. and in the prison За ингээд шорон руу ороход машины зогсоолын шоронгийн машины зогсоолын өмнө миний машиныг бүр юуг нэгжиж шалгасан. Ингээд шоронгийн гол хаалгаар цааш нэвтрэн орлоо.
Ингээд би жолооныхоо үнэлгээ тэрхүү постонд хураалгаад харин нэвтрэх үнэлэх шоронгийн төр нэвтрэх үнэлэх авч зүүсэн. За ингээд би бас нөгөө металл хаагч дундуур тийм хаалга байдаг. Тэрэн дундуур би бас нэвтрэн гарсан. За тэгээд тэнд байсан шоронгийн харуулууд миний библийн номыг нэг нэгэнгөө хуудас бүрчлэн шалгаж харсан. Тэгээ миний гарын арталд бас тийм тамга гарсан. Дарлас. Энэ маань их чухал зүйл байсан. Хэрвээ би гар дээрээ тамгагүй байх юм бол намайг гаргахгүй. Тэр арилтгуудын бэхэн тамга дарчаад яг тэр тамгатаа хүнээл буцаага шоронгоос гаргадаг байсан. So I took good care of this stab. Тэгэхээр тэр тамгыг арилгаж болохгүй ингээд бас жоохон болгоомжтой хандах шаардлагатай байсан. За ингээд цааш явсаар тэрхүү тэр онц хүнд гэмт хэрэгтнүүдийг хордог хамгаалтын өрөөний уулзалтын танхимд очлоо. And there were other prisoners there. Тэгээд тэнд бас бусад хориглоодтой уулзаж байсан одоо зочид бас ирсэн байсан. Тэгээд бид нар бүгдээрээ л нэгэн тийм өрөөнд суугаад уулзаж байсан. But I could not see Jeremy. Ингээд очиод суухад Жирмэ байгаагүй. Ингээд хэдэн хормын дараа Жирмэ ороод ирсэн. We looked at each other. Бид хоёр бие биелүүгээ хараад зогссон. Тэгээд өөдөөсөө хараад инээмсэглсэн. Яагаад би Жирмэтэй уулзах гэж ингэж их догтлож яаран хурж ирсэн бэ гэвэл яагаад гэвэл бид багтаа хамт нэг ангийн сурагчид байсан юм аа. Тэгээ хамгийн сонирхолтой нь тэр багтаа байсан багын найз ангийнхаа амттайгаа шоронд уулзна гэдэг маань надад маш их сонирхолтой бас нэлээд сэтгэл догдлуулсан тийм зүйл болж байсан. Тэр хоёулаа 7 дахь өдрийн Адвентист сүмийн сургуульд явдаг бас. And yet here we were in prison. Тэгээд яг одоо яг энэ мөчид бид хоёулаа шоронгийн өрөөнд уулзаж байна. Тэр маань бас гинт хэрэгтэн болцоход тэр шоронд байж байсан, хоригдож байсан. Өөрийнхөө амьдралын туршид тэр шорон оронгоор явчихсан хүн болцсон байлаа. Тэгтэл би түүний өөдөөс хараад багтаа нэг ангид суралцж байсан. Би сүмийн пастор сургаал номлогч болчоод өөдөөс нь хараад зогсож байсан. Хамгийн сүүлд бид хоёр намайг 21 нас хүрсэн миний төрсөн өдрийн баяртал уулзсан. Тэр цагаас хойш ерөөсөө би биенийхээ бараг хараагүй байсан. And now яг одоо энэ мөчид бид хоёр хоёулаа шоронгийн өрөөнд уулзалтын танхимд өөдөөсөө хараад зогсож байна. Хэсэг хугацааны дараа яагаад бидний амьдрал бид Багдад адилхан хүүхдүүд адилхан сурж явсан. Гэтэл яагаад яг энэ мөчид бидний амьдрал ийм өөр байдалд хүрвэ гэдэг бодол төрсөн. Сургууль дахтаа бид хоёулаа ариун гигантнүүд мэдээж байгаагүй. Би гэрийнхаа даалгаврыг хичээд түүнд зардаг байсан. Бас шалгалтынхаа материалаас тодорхой нэгэн шагнал аваад би шалгалтаа хуулуулдаг байсан. Тэгээ яаж хийсэн арга барилаа би та нарт зааж өгөхгүй. Яг бол та нар дуурайх гэж магадгүй. Тэгэхээр энэ залуучуудын сэтгэхүйг би бас бохирдуулмаарг байна. За ингээд Жирмай болохоор сургуульд ахтаа тийм ямар нэгэн тийм өдөө мөрий тэтгэгчтэй мөрий тоглодог. Тэрний одоо юуг нь одоо дансыг хөдөлдөг хүн байсан. Ямар ч байсан сургууль битээр сайн муу аль алийг л хамтдаа хийж байсан. Харин амьдралын нэлээд одоо энэ амьдралын энэ цаг үед бид хоёулаа хоёр өөр сонголт гаргачаад хоёр өөр байдлаар уулзаж байгаа нь сонирхолтой. Христэд итгэгчийн хувьд би яг тэр мөчид яагаад ийм зүйл болчихвоо гэдэг асуултыг өөртөө тавьсан. Ямар ч ятгай хүн өөрийнхөө амьдралд сонголт шийдвэрийг гаргадаг. Тэрхүү сонголт нь тэрхүү хүний тухайн хүний амьдралыг цааш нь ямар явахыг тэр сонголтууд тодорхойлдог юм а гэдгийг л хэлэх гэсэн юм а. And today I'd like to have a look at Тэгэхээр Библийн ном дээр ямар хуу сонголтыг ямар хүмүүс гаргаж байсан тухай жишээг өнөөгийн байдлаас бүгдээрээ харцгаая. Тэгэхээр Жирмай бит хоёрын энэхүү түүхийг би Жирмайгаас би илүү дээр гэдэг утгаар энд гаргаж ирээгүй. Би өөрийгөө илүү сайн хүн болох гэсэн байдлаар энд илэрхийлээгүй юм аа. За тэгэхээр би Христэд итгээгүй бол би Христийг өөрийн амьдралдаа оруулж ирээгүй бол миний амьдралд уруу таталтанд орох үз янз бүрийн боломжууд их байсан. Мөнгө төгрөгтэй холбоотой ч юм уу мэхлэх тийм боломж миний амьдралд тохиолдсоор ирсэн юм аа. Тэгэхээр бидний хооронд байгаа хамгийн чухал ялгаа маань Бурханд би өөрийгөө даатгсан. Бурханд би өөрийгөө бүрэн өгж чадсан энэ л ялгаа байгаа юм аа. Түүнээс би Жирмайгаас илүү сайн хүн бас биш юм аа. Let's turn to Matthew 27:44. Бүгдээрээ Матай номыг нэцгээе. Матай 27 дугаар бүлэг 46 дугаар хуудсан дээр байна. Хамт цовдлогдсон дээрэмчидч түүнийг мөн доромжилж байлаа. Okay, very short verse. Маш богинохон ишлэл байна. Гэхдээ энэ маань их чухал ишлэл юм аа. Есүс Христийг загалмаа дээр цовдлогдоход яг тэр агшин түүний хоёр талд хоёр гэмт хэрэгтэн цовдлогдож байсан бөгөөд тэд нар Есүсийг тохуурхан бас доромжилж байсан.
Энэ хоёр хоёулаа энэ гуруулаа яг адилхан нөхцөл байдалд орсон байсан. Гуруулаа цовдлуулагдчихад байж байсан. Гуруулаа хүлээгээд байж байсан. Тэгээ яг энэ мөчид яг энэ агшин загалмаа дээр цовдлогдсон байх тэр мөчтөө хүмүүсээс айгаад байх ямар нэгэн шалтгаан тэр гуравт байхгүй. Нэгэнт хүлээгээд л байж байсан. Тэгэхээр энэхүү ишлэл дээр хамт цовдлогдсон дэмжид ч гэсэн түүнийг доромжилж байлаа гэж хэлсэн байна. Есүсийг тэд доромжилсон. We find out there was a change in one of them. За тэгтээ цааш үргэлжлүүлэх юм бол энэ түүхийг харах юм бол нэгнийх нь сэтгэлд өөрчлөлт орсон тухайг бид харж байна. Луух 23 дугаар бүлгийн 39-с 43 дугаар ишлэгийг харъя. 131 дугаар хуудсан дээр байна. Тэнд үлгөгдсөн гэмт хэрэгтнүүдийн нэг нь түүнийг доромжилж, "Та чинь Христ биш үлээ? Өөрийгөө бас биднийг авраач" гэв. Харин нөгөө нь түүнийг зэмлэн, "Чи адилхан ялд унсан атлаа. Бурханаас айхгүй байна уу? Бид үйлдэлсэн хэрэгийнхээ төлөө зохих хариуг л авсан. Харин энэ хүн ямар ч буруу юм үйлдээгүй шүү" гэлээ. Тэр "Есүсээ, та өөрийнхөө хаанчлалд ирэхдээ намайг санаарай" гэв. Тэгтэл Есүс түнд "Үннээр би чамд хэлье. Өнөөдөр чи надтай хамт Деважинд байх болно" гэлээ. This is a very interesting story. Миний хувьд энэ маань үнэхээр сонирхол татсан түүх байна. Хоёр гэмт хэрэгтэн, хоёр ялтан, хоёулаа адилхан үхэх ял авсан. Гэхдээ эхлээ тэрээр хоёулаа Есүсийг доромжилсан. Харин загалмаа дээр цовдлуудаж байх тэр мөчөнд хэсэг хугацаа өнгөрсний дараа тэрхүү хоёр хэрэгтний нэгнийх нь зүрх сэтгэл нь өөрчлөгдөжээ. Харин нөгөө нэг хэрэгтэн Есүсийг доромжилсоор л байсан. Харин нөгөө гэмт хэрэгтэн нь Есүс Христийг хараад түүний зүрх сэтгэл нь өөрчлөгдөж эхэлсэн. Есүсийг доромжилж байсан нөгөө хэрэгтэндээ хандан түүнийг битгий доромжил гэж хэлж байсан. Бид хоёр бол хийсэн хэрэгийнхаа шийтгэлийг эдлэж байгаа. Харин энэ хүн бол ямар ч буруу зүйл хийгээгүй шүү гэж Есүсийг өмгөөлж байсан. Тэгвэл яг энэ нөхцөл байдалд хоёр хүн яг л ижлэх нөхцөл байдлын дунд байсан. Тэгвэл энэ хоёр нэг нь Есүс Христийг хүлээн зөвшөөрсөн бол нөгөө нь хүлээн зөвшөөрөв. Тэгэхээр Библийн номыг уншаад үзэхэд Библийн номон дээр Есүс Христ нэг л хүнд энэхүү надтай хамт Деважинд байх болно гэдэг амлалтыг өгсөн нь энэ гэмт хэрэгтэн байсан. Isn't that interesting? Тэгэхээр энэ сонирхолтой биш байх гэж юу? Тэгэхээр та бүхэн бодоод үзтээ Библийн номон дээр ганцхан хүн яг л загалмаа дээр цовлогдоод нас барахынхаа өмнөхөн Есүс Христээс ийм үг сонссон. "Чи надтай хамт Деважинд орох болно" гэж. Тэгэхээр яг энэ мөчид яг энэ тохиолдлоос та бидний гаргасан тэрхүү сонголт маань ямар чухал юм бэ гэдгийг эндээс анзаарч байгаа хаа. Бурхныг дагснараа эсвэл Бурхныг эс дагснараа бидний амьдралд ямар үр дагавар гарах юм бэ? Ямар үр дүн байж болох вэ гэдгийг бид энэхүү сонголтуудаас харж I'd like байна. to have a look at another two people in the Bible. За бас Библийн ном дээр гардаг өөр хоёр хүнийг бас харцгаая. Петр, Юдас хоёр юм аа. Та бүгдээрээ мэдж байгаа Юдас Есүсээс урвсан, тийм ээ? 30 мөнгөн зоосоор Юдас Есүсийг арилжиж худалдсан. Тэгээд Есүс Христийг үхэлд хүргэх гол суурийг шатыг нь Юдас тавьж зааж өгсөн. Тэгвэл Юдас маань Есүсийн дагалдагчдын нэг байсан. Тэгээд Есүс Христийн итгэж найдаж явсан хүмүүсийн нэг байсан хэрнээ эцэст нь Есүсийг худалдсан. За та бүхэн санаж байгаа Есүс Христийг цовдлохын өмнөхөн үйл явдлаар бас нэгэн дагалдагч харагдаж байсан. And that person is Peter. Түүнийг Петр гэдэг. За тэгэхээр Петр маань Юдасаас арай бага хэрэг хийсэн, буруу зүйл хийсэн гэж харагдаж болох юм. Тэгээд Есүс Христтэй хамт 3 жилийн турш хамт байж Есүс Христийг сайн таньдаг хүн байсан хэрнээ Есүс Христийг таньдаггүй гэж бусдын өмнө хэлж чадсан. Тэр бүхэл зүгээр нэг би энэ хүнийг танихгүй гэж хэлэхгүйгээр харин би тангаргалыг энэ хүнийг чинь би танихгүй шүү дээ хараад л гэж муухай үг хэлж байсан. Өмнө хойно хизээч одоо ч танихгүй би бүр тангаргалж байна энэ хүнийг би мэдэхгүй гэж тэр мөчөд яасан. Петр хэлж Let's байсан. look at Luke 22. 22-ын 60-аас 62. Тэгтэл Петр "Хүнгүй таны юу яриад байгааг би мэдэхгүй л байна шүү" гэв. Түүнийг инхүү ярьж байтал гинэд дахиад онгодлоо. Эзэн эргэж Петрийн зүг харав. "Дахиад онгодохоос өмнө чи намайг 3 таа үгүйсгэндэ" гэж өөрт нь хэлсэн эзний үгийг Петр санджээ. Тэгээд гадагш гарч гашуудан уйлав. It says that Jesus Тэгвэл энд юу гэж хэлсэн бэ? Есүс эргээд Петр рүү харлаа гэж. Есүс гэдэг хүнийг би огт танихгүй, мэдэхгүй гэж яг хэлсний дараах нь
Есүс Христ Петр рүү харсан. Петр рүү Есүс яг яаж ямар харцаар харсан гэж бодож байна та нар? Ууртаа царай гаргаж харсан болов? Чи бурууч зүйл хийчлээ шүү гэсэн маягтай харсан уу? Есүс Петр рүү яаж харсан бол? Тэгэхээр хэрвээ бид нар үе үеийн хүслэн хэмээх номон дээрээс яг энэ Эллен Уайтийн бичсэн энэ хэсгийг унших юм бол Есүс Петрийн зүг хайр инрэл өршөөл дүүрэн харцаар харсан юм аа гэж бичсэн байдаг. Мөрөө зүүд хийсэн дагалдагч руугаа уур уцаар дүүрэн харцаар ерөөсөө хараагүй. Харин бид бол ямар нэгэн буруу алдаа гаргасан хүн рүү ууртаа харцаар харж нэг болох. Энэчтэй гэсэн аялтаа харж болох юм. Харин Есүс бол тэгдэггүй юм аа. Эллен Уайтийн бичсэн үе үеийн хүслэн хэмээх ном дээр яг энэхүү хэсгийг уншиж байхад Есүс Христ Юдас руу яг л ямар харцаар харсан, яг л тэр харцаараа Петрийг харсан гэж хэлж байдаг. Энд хоёр хүн байна. Юдас, Петр. Энэ хоёр хоёулаа Есүст муу зүйл, маш муухай зүйл хийчихсэн байсан. Гэтэл тэр хоёр хүнийг Есүс харахдаа хайр инрэл өршөөл дүүрэн харцаар харсан. Ягдгүйл энэ хоёр хүний хэдийгээр муухай зүйл хийсэн байсан ч гэсэн Есүс Христ тэр хоёрт нэг л тийм харцыг, нэг л хариултыг өгсөн. But what was the result? Харин үр дүн нь ямар байсан бол хувь хүн тус бүр дээр Юдас яваад яасан өөрийгөө дүүжилж алсан. Харин Петр гараад гашуудан уйлсан. Тэгэхээр Петр хийсэн зүйлдээ маш их гимшин уйлсан байх нэ. За тэгвэл одоо бид өөрсдийгөө харцгаая. Өдөр бүхэн та бидний өмнө өөр сонголтууд тулгарч байдаг. Юу хийх вэ, яах вэ гэдэг сонголт хийх байдалтай бид дандаа тулгарч байдаг. Зөвийг нь хийх үү, бурууг нь хийх үү гэдэг сонголт бидний өмнө дандаа ирдэг. Өдөр бүхэн бид нар Есүс Христийг дагах уу гэдэг сонголттой бид бас тулгарч байдаг. Тэгэхээр өнөөдрийн бидний энэхүү сургаал номлол маань Есүс Христийн тэрхүү агуу байдлын тухай юм аа. Тэгээ Есүс Христ маань ямар агуу, ямар сайн юм бэ гэдэгтээ бас Есүс Христ маань аврагч бурхан гэдэгтээр биш харин Is Christ God? Христ бол өөрөө бурхан юм а гэдэгт байгаамаа. За ингээд хамгийн чухал та бидний өөрсдийг харах зүйл маань бид Есүс Христийн төлөө яах вэ гэдэг зүйл. Тэгэхээр та бидний өмнө үргэлж тулгарч байдаг. Та бидний анхаарал тавьж хандах ёстой нэг асуудал бол бид Христийн төлөө юу хийх вэ гэдэг. Есүс Христийг хүлээн зөвшөөрч түүнийг дагах уу? Эсвэл Есүс Христийг дагахгүйгээр өөрийнхөө хүссэн замаар өөр тийш явах уу? Тэгэхээр хүн тус бүр энэхүү асуултын хариуг буюу энэхүү асуултанд нөөцөх сонголтыг бид өөрсдөө гаргадаг юм аа. Хэрвээ бид Есүс Христийг дагыг түүнийг амьдралдаа хүлээн зөвшөөрье гэж сонгох юм бол бид бүхэл амьдралдаа түүнийг бүрэн дүүрэн оруулж ирэх үү гэдэг асуудлаас гарч ирнэ. Бид өөрсдийнхөө нөхцөл байдал, амьдарч байгаа байдал, тэрхүү нөхцөл байдал бурууга чихэж болохгүй. Бид өөр байдлаар амьдардаг. Бид нар өөр гэдэгт бурууга өгч бас болохгүй. Хүн тус бүрт сонголт хийх тийм эрх байдаг. Хүн бүхэн Есүсийг дагах уу, Бурхныг дагах уу, эс дагах уу гэдэг сонголтыг хүн бүхэн өөрөө л хийдэг. Таны гаргасан сонголтыг хинч танаас зайлуулан авч чадахгүй. Йошуа номыг нээцгээе. Йошуа 24-ийн 14-15 дугаар эшлэл 341 дугаар хуудсанд байна. Тэгэхээр одоо эзнээс эмээн түүнд чин сэтгэл болон үннээр үйлчлэгтэн Ефрат мөрний цаана болон Египтэд өвөг дээдсийнхээ мөргөж байсан бурхтыг авч хаяад эзэнд үйлчил. Хэрв эзэнд үйлчлэх нь та нарын хувьд нийцгүй мэд байвал хинд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрсдөө сонго. Тухайлбал Ефрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчилж байсан бурхтад уу эсвэл нутаглаж буй газрынхаа Аморичуудын бурхтад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн бид эзэнд үйлчлэнэ гэлээ. Йошуа агуу удирдагч байсан. Тэр хүмүүсийг удирдан дагуулж байсан. Тэгээд цуглуулад ингээд тэр хүмүүст хандан өнөөдөр та бид сонголтоо хийх учиртай гэж хэллээ. Бид нар яг энэ мөчөд хаашаа хандах вэ? Өөрөөр хэлбэл амьдралынхаа чухал сонголтыг хийхээр энд одоо ирсэн гэдгийг хэлж байсан. Joshua understood this principle. Йошуа энд болж байгаа нөхцөл байдлыг энд болох гэж энд байгаа зарчмыг тэрээр өөрөө маш сайн ойлгож байсан. Ингээд Йошуа хүмүүстэй хандан та хаашаа явахаа, яахаа өөрсдөө сонгоцгоо гэж хандаж хэлсэн. Тэгэхээр бид нарыг энд ирэхээс өмнө байсан
Тэр газар нутгийнхаа бурхтад та нар үйлчлсээр байх уу? Эсвэл та нар жинхэнэ эзэн бурханд үйлчлэх үү гэдгээ сонго гэсэн. Өөрсдийнхөө сонголтыг хийцгээе гэж But he said, Йошуа but хэлжээ. Харин Йошуа тэдэнд хандаа харин миний хувьд би өөрөө манай гэрийнхэн эзэн бурханд үйлчлэхээр сонгосон юм а гэдгээ хэлсэн. Бид ч гэсэн яг үүнтэй адилхан өөрийн сонголтоо хийх and учиртай. even if you've made it before, we have to make Хэрвээ it та every өмнө нь эзэн бурханд үйлчлэнэ гэж сонгосон байгаа бол энэхүү сонголтыг өдөр бүхэн батжуулж өдөр бүхэн энэ сонголтоо улам их батжуулж байх учиртай юм а. Өдөр бүхэн бид хаашаа явах вэ гэдгээ сонгох болдог. Okay, maybe your choice Тэгэхээр би та бүхэнд хандан Бурхны замыг сонгооч гэж хүсэж байна. test or something. Тэгэхээр та бүхний хувьд Шабат өдөр сүмдээ явах уу, сургуульдаа явах уу гэдэг сонголт тулгарч болох юм. Тэгвэл би та бүхэнд хандан Бурхны ариун Шабат өдрийг ариунаар сахиач гэж уриалж байна. Та бүхний өмнө ёс суртахуунтай байдлыг дагах уу, эсвэл ёс бус байх уу гэдэг сонголт бас гарч ирж болох юм. Тэгвэл та бүхэнд хандан би тэрхүү ёс суртахууныг дээдлээсэ гэдэг сонголтыг хийгээрэй гэж уриалж байна. Honest or honest? Шудраг байх уу, эсвэл хуурмаг байх уу гэдэг сонголт таны өмнө бас гарч ирж болох юм. I want to encourage you to choose the way of honesty. Тэгэхээр танд хандан шудраг байдлыг сонгоорой гэж хүсэж байна. I need the money more. I think I'll keep it. Магадгүй заримдаа та нарын өмнө 10% бурханд өргөх үү, эсвэл энэ мөнгө ч надад хувьд маань хэрэгтэй байна гэд өгөхгүйгээр хадгалж үлдэх үү гэдэг сонголт бас ирж болох юм. Тэгвэл мөнгө төрөнийхөө хувьд ч гэсэн та бүхэн бурхныг тэргүүнд тавьж байгаасаа гэж би хүсэж байна. Би ч гэсэн яг өөрөө тайн зүйлсийг тэргүүнд тавьж, Есүс Христийг минь тэргүүн дээр тавьж байхыг би бас өөрөө эрхэмлэн хүсдэг. Тэгэхээр Есүс Христ альва зүйлд тийм үнэтэй биш болвол бусад бүхий л амьдралын жижиг асуудлуудад ч гэсэн Есүс тийм хэрэгтэй хүн байж чадахгүй болж хувирна. Тэгвэл та өөрийгөө бүрэн дүүрэн Есүс Христэд өөрийгөө өргөөч. Амьдралын өчүүхэн зүйлд ч гэсэн Есүс Христийг оруулж ирж байгаасаа гэж би та бүхнээс хүсэж байна. Хэрвээ та бүхэн онгоцоор явж байгаад онгоцны цонхоор доош харуул сонирхолтой зүйлийг хардаг байх тийм үү? Тэр гол мөрөн хэрхэн яаж урсаж байгааг онгоцны цонхоор харах бас сонирхолтой байдаг. Онгоцны цонхоор харахад гол бол чулуун биш ингээд дандаа тахиралдан мөхрөл мөрийж ингэж урссан байдаг тийм ээ. Тэгэхээр яагаад гол мөрөн ингэж тахиралдан урсдаг юм бэ гэвэл ус урсахдаа хамгийн хялбар замыг нь гаргаж буюу бэрхшээл сад байл түүнийг нь тойрж өнгөрж урсдаг учраас гол мөрөн маань тахиралдан мөшгөрлөж урсдаг. Ус урсаж байхдаа өмнө нь ямар нэгэн сад тохиолдох юм бол түүнийг тойроод хялбар замаар нь урссаар ядгүй ус тахиралдан мөшгөрлөж урсдаг. Тэгэхээр хүний амьдралд ч гэсэн заримдаа бидний хувьд буруу зүйл нь хийхэд амархан мэт санагдах тохиолдол олонтой байдаг. Зарим тохиолдолд та бидний өмнө Шабат өдрийг сахих тухайн асуудал ч юм уу эсвэл болвол хандваа бурханд өргөх үү, яах уу гэж энэ бүх олон янзын асуудлууд тулгардаг. Тэгэхэд бид нар яадгүй өөртөө амархан санагдаж байгаа буруу зүйлийг ихэвчлэн сонгох гэдэг. Тэгвэл би та бүхэнд хандан гол шиг битгий хялбар замыг хай гэж хэлмээр байна. Харин хад чулуу шиг бат бих зогсооч гэж хүсмээр байна. Өөрийн бүхий л итгэл найдвараа Есүс Христ бурханд тавиараа. Таны хийж байгаа зүйл бүхэн түүний хүслээр байгаа эсэхэд анхаарлаа хандуулж байгаа. Хэрвээ тэгж чадах юм бол таны хийж байгаа бүхий л зүйлийн үр дүн нь гайхалтай үр дүн байх болно гэдгийг би баттаа хэлж чадна. Okay, thank you. За баярлалаа.